Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгчдээ үзэж та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей чи та бүгдийг үндэсний лотерейн бурхан ивэх болтугай. Заазын тэнгэр ивэх болтугай. За үзэгчдээ дөрөвдгийн тохирлыг бол үзэгч та бүхэн маш сайн мэдж байгаа. Тэгээс 9-ийн хооронд 4 тоо сонгоо, сонгосон 4 тоотой нь энэхүү 3 машины аль нэг дээр гарч ирэхэд та азтан болох боломжтой. Та хэдэн төгрөгөөр оролцсон тэрхүү оролцож мөнгөнд дүнтэй нь бооцоо болон өсөх боломжтой. Энэхүү 3 машин өөр өөрсдийнхээ онцлогтой. 1-р зэрэг онжирын машин 2000 дахин үржүүлэх бол 2-р зэрэг онжирын машин 1000 дахин үржүүлнэ. 3-р зэрэг онжирын машин 500 дахин үржүүлэх онцлогтой юм шүү. Та бүхэн нэг удаагийн тоглолтоор 3 тоглолтод зэрэг оролцож чинь гэсэн үг. За тэгээс 9-ийн хооронд сонгосон 4 тоод нь таны азийн дугаар байх болно. Магадгүй та өөрийнхөө машины арлын дугаар юм уу, төрсөн онсоор өдөр юм уу? За утасны дугаарч байдаг юм уу? Магадгүй таны 6-аад гардаг азийн дугаарууд байж болох юм аа. Азтай өдрийн тоо байж болно. Тэгээс 9-ийн хооронд та 4 тоо сонгохдоо дөрвөлөө ижил тоо байж болно. Ягаад гэвэл нэг тоо нийт 4 шиг байгаараас онцлогтой. Та бүхэн бүгдийг нэг ижил тоос бичиж болно. За магадгүй нэг дээр нь таараг бол нөгөө хоёр дээр маш сайн бас нэгтлэн харах боломжтой. Үндэсч та бүхэндээ сануулъя хэлэхэд 2 дахь 4 дахь хагас өдрийн 17 цагаас үндэсний лотерейн төв офстер буюу туул рестораны чанга хурдад байрлах манай офстер нэвтрүүлэг маань 17 цагаас бэлтгэгдэн хүргэдэг үлээ. За бэлтгэх явцад та бүгд зочдоор оролцоод өөрсдийнхөө сугалсан азийн дугаарыг тулган харах боломжтой. Ингээд 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас үзэгч та бүхэнд нэвтрүүлэг маань хүрэлцэн хүрдэг үлээ. За ингээд 3 дугаар зэрэг онжирын машин дээр 7 4 5 тэг азийн дугаар гарч ирсэн байна. 7 4 5 тэг 7 4 5 тэг 74 59 азийн дугаар гарсан байна. Магадгүй танил таарсан бол та 500 дахин бооцоогоо үржүүлэх боломжтой болж байна. 2 дугаар зэрэг онжирын машин дээр тэг 5 тэг 7 тэг 5 тэг 7 тэг 5 тэг 7. Ингээд таны бооцоо 1000 дахин үржигдэнэ. Хэдэн төгрөгөөр оролцсон тэрхүү мөнгөнд дүн тань 1000 дахин үржигдэнэ. За 1-р зэрэг онжирын машин дээр 46 байна. За 46 98 4 6 9 8 4 6 9 8. За таних тэмдгээ маш сайн хараарай. 6 9-ийг бас ялгсан таних тэмдэг байгаа. Ингээ бооцоогоо та 2000 дахин үржүүлээ авах боломжтой болж байна. Ингээд үргэлжлүүлээд 6 дгийн тохирол анхаарлаа хандуулцгаая. Тэгээс 9-ийн хооронд та 6 тоо сонгох боломжтой. Сонгосон 6 тоотой нь энэхүү давцсан дээр гарч ирсээр та 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм аа. Үзэгч та бүгдийн нүдэн дээр үзэгч та бүгдийн азийн дугааруудын сонгогдсон гарч ирж байгаа. Ямар нэгэн тоон системээр юм уу, ямар нэгэн компьютерийн байдлаар гаргаж ирэхгүй, техникээр гаргаж ирэхгүй бидгүй яг энэхүү агарын даралтаар сорогдоод энэ азийн дугааруудаас сонгогдоод хий ороод азийн дугаартын сонгогдох боломжтой. Хамгийн ихний азийн дугаар 5 гэсэн тоо гарч ирж байна. 5. Хоёр дахь азийн дугаар тэг гэсэн тоо сонгогдсон гарч ирлээ. 5 тэг. Ингээд ихний хоёр тоо таарснараа та 1500 төгрөгийн азтан болж байна. 1500 төгрөгийн азтан болж байна. Тэг 5 тэг. За 3 дахь азийн дугаарыг бүгд таарцгаая. За мөн адил 5-ын тоо гарч ирлээ. 5 тэг 5. Ингээд та 1500 төгрөгийн азтан болсон бол 3 дахь азийн дугаар таарснараа та 15000 төгрөгийн азтан болж байна. 5 тэг 5. 15000 төгрөгийн азтан болсон. За 4 дахь азийн дугаарыг хамтаа харцгаая. 3 гэсэн тоо гарч ирлээ. 5 тэг 5 3. 5 тэг 5 3. Энэхүү 4 тоо яг байрал дарааллын дагуу энэхүү давцсан дээр гарч ирсэн. Таны бүгдсэн тоо яг ингэж таарах юм бол та 150,000 төгрөгийн азтан болж байна. За ингээд үргэлжлүүлээд 5 дахь азийн дугаарыг хамтаа харцгаая. 1 гэсэн тоо гарч ирлээ. 5 тэг 5 3 1. Энэхүү 5 тоо таарснараа та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За сая 500,000 төгрөгийн азтан бол 2 3 жигтэй тодорж байсан үзэгч та бүхэн маш сайн мэднэ. За 6 дахь азийн дугаар мөн адил 1-ийн тоо гарч ирлээ. Ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. 5 тэг 5 3 1 1 50 сая төгрөгийн азтан болж байна. Магадгүй ихний 1 тоо, 2 тоо, 3 тоо, 4 тоо зурж болно. За тэгвэл та сүүлээсээ 1 сүүлийн тоотой 1 дараагийнх нь 1 байх юм бол 1500 дээшлээд 3 байх юм бол 15000 гэх мэтчлэн төрөнийхэн дөрмөөр бас үргэлжлүүлэн явах боломжтой юм шүү. Үргэлжлүүлээд 1-ээс 42-ийн хооронд азийн дугаарууд цифрүүд донд явагддаг. За 642-ын тохирол эхлэхэд бэлэн болж байна. За азийн дугааруудыг та бүхэнд маш сайн харуулж байна. 1-ээс 42-ийн хооронд бүх азийн дугаар байрласан гэдгийг. За ингээд тоглолтод оролцъё. Үзэгч та бүхэн дэлгэхэд үндэсний лотерей нэвтрүүлэгтээ оролцож та бүхэн азтан босноор магадгүй амьдралаа өөрчлөх боломжийг бид бүхэн нээж олгож байгаа. Дэлхийн лотерей Монгол гэсэн өрөөнд явагдж буй. Азийг атганда. Тэгэхээр дэлхийн алдартай том улсууд маш их үндэсний лотерейчид бас байдаг. За хамгийн ихний азийн дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ. 8-ын тоо гарч ирлээ. За үндэсний лотерей нь дэлхийн томоохон улс орнуудад алдартай, дэлхийн томоохон бизнесмэнүүд оролцдог. За маш их азтнууд бас тодорч байдгаарыг онцлогтой. Өдөр болгон азтан тодорч байдгаараа онцлогтой. 2 дахь азийн дугаар 35 гэсэн тоо гарч ирлээ.
8 35. За 8-ын тоод ер нь бол мөнгөний тоо гэж ярьдаг. Хязгааргүй бэлэгддэг. Битүү тоо. Тийм болохоос магадгүй 8-ын тоог оролцсон бол таасан болох боломжтой байна. За 3 дахь газрын дугаар 12 гэсэн тоо гарч ирлээ. 8 35 12. 8 35 12. 6 42 дээр та 4 тоотон таарснараа та 20 сая төгрөгийн азтан болж эхлэх юм аа. За ингээд 4 дахь газрын дугаар 41 гэсэн тоо гарч ирлээ. 8 35 12 41. 8 35 12 41. Ингээд 4 тоо тааснараа 20 сая төгрөгийн азтан болж байна. Байрал дараад харгалцахгүй таны сонгосон 6 тоод харахад юм бол та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За ингээд 5 дахь газрын дугаар 30 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 900 сая төгрөгийн азтан болж байна. 8 35 12 41 30. За ингээд 6 дахь 120 сая төгрөгийн азын дугаарыг өдөр хамтаа харцгаая. 16 гэсэн тоо гарч ирлээ. 16 8 35 12 41 30 16 гэсэн азын дугаарууд гарч ирлээ. За ингээд та 120 сая төгрөгийн азтан болсон гэдэгт итгэлтэй байна. 120 сая төгрөг гэдэг бол бас чамдгааргүй их мөнгө. За 7 дахь газрын дугаар 29 тоо гарч ирлээ. 7 дахь тоо маань бонус тоо гэж явж байгаа. Үндсэн 6 тоотон таараагүй. Магадгүй нэг тоо зөрчөө 120 сая төгрөгийн азтан болоход нэг тоо зөрсөн байх юм бол бонус тоотой нь 29 гэж орж ирээ. Таны зөрсөн тоо 29 байх юм бол та 120 саяасаа бонус тоо орсон болохоор 12 сая төгрөгийн азтан болох боломжтой юм аа. За ингээд үндэсний дотроо нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Үзэгч та бүгдийг Азийн тэнгэр ивэсэн гэдэгт итгэлтэй байна. Азийг атгандаа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей